Тэгвэл шилдэг аж ахуйн нэгжүүдийг тодруулан өргөмжилдэг топ 100 шалгаруулалтад групп компани амжилтаар MCS Group 1-р ирэмтлэгдлээ. Тус компани нь дэлхийн брендийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу, байгаль орчин, нийгэм дээлтэй бизнес эрхлэх нь тус компани онцлоглолоо. Бизнесийн байгууллагын тухайн жилийн улсын төсөвт оруулсан татвар борлуулалтын орлого ажилтны тоо ашиг хөрөнгийн хэмжээ зэрэг үзүүлэлтэд тулгуурлан тодруулдаг энэхүү шалгаруулалтанд Energy Resource, Unitel, MCS Coca-Cola, Univision, Total Distribution, MCS International, Uniservice Solution, International Medical Center зэрэг MCS Group-ийн 10 компани шилдгээр шалгарчээ. Зөвхөн MCS Coca-Cola гэхэд 21 брендийн 160 төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулан орон даяар 17,000 гаруй харилцагчаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд дэлхийн брендийг хүргэж байгаа MCS Coca-Cola компани өнөөдөр 1050 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. 1000 гаруй ажлын байртай. За улс орон даяар бол 17,000 орчим аж ахуйн нэгж үйлчлэгээний газартай хамтарч ажилладаг. Шууд бусаар бол одоо 30 гаруй мянган ажлын байр бий болгож байгаа өргөн хүрээтэй одоо ийм үйл ажиллагаа явуулж байна. Оюутлогын гүний уурхайн төсөл дээр олон залуучууд ажиллалаа. Дээр нь өдөр ухаан удгийнхаа захиргааны станцыг бас амжилттай ажиллуулж явлаа. Мөн сэргээгт хэрчим хүчний төслүүдийг баруун аймагуудад бас 2 төсөл амжилттай хэрэгжүүлээд явж байна. Тэгээ энэ амжилтууд маань одоо энэ топ 100-д ороход бол нөлөөсөн гэж харж байна. MCS Group-ийн охин болон хөрөнгө оруулалттай компани сүүлийн 5 жилийн нэгтгэсэн дүнгээр 2.5 их 80 төгрөгийн татвар шимтгэлийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Тайлбар жил буюу 2022 онд гэхэд 722 тэрбум төгрөгийн татвар шимтгэлийг улсад төлсөн байна.